Ийм тансаг зэрэглэлийн брендийг Монголд нутагшуулж өөрийн гэсэн хэрэглэгчтэй болгоно гэдэг бол боломжгүй хэцүү зүйл юм шиг надад санагддаг байсан. Тэгтэл одоо хэдийн 10 жил болоод ингэж сууршиж, хөгжиж ирж байгааг нь хараад бол үнэхээр бахархдаг. My heart is sticking and sure just won't. Урлагийн өмч одоо ямар нэгэн ялангуяа нийгэм рүү гарах гэж байгаа одоо тэгээ бизнес хийж байгаа ямар ч ажил хийж байгаа хүн байсан чи өөрийгөө ямар үнцэнтэй гэж бодож байгаа хин гэж харагдахыг хүсэж байгаа бусдад ямар холбоо харьцаагдахыг хүсэж байгаа тий тэр бүх илэрхийлэл бол тэр хүний хувцлалт гадна талд өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа ер нь ингээд эзнийхээ өмнөөс ярьж яадаг гэдэг ч тий тэгэхээр хэлгүү хэл гэх юм уу. Миний бодлоор Элизабетийг ер нь бол яг нэг найдвартай гоё харагдмаар санагдсан үедээ худалдаа авалт хийдэг. Тэгээд биений суулт энэ төр айгүй гоё, биеийг гоё харагдуулдаг. Тэгээд материал энэ төр айгүй гоё идэг. Тэгэхээр яг нэг үнэхээр олон нийтийн газрын найдвартай гоё харагдах гай сандарсан үед яг Элизабет гэсэн. Your ego does